За энэ яг үзэл баримтлалаас холбоотой хоёр юм асуучих. Ер нь бол ингээ хугацааг нь тулгаж оруулж ирээд одоо батлахгүй болохгүй гэдэг ийм юм руу энэ хурал хоёр дахь орж байна. Өмнө нь бол улс төрийн намын тухай хуулийг оруулж ирээд бас ингээ баталсан. За одоо энэ хот тосхны эрх зүйн байдлын тухай хуулийг тэгээд одоо эн чинь хэрэгж эхлэхээс 14 хоногийн өмнө хуулийг бид нэр хэрэгжүүлж чадахгүй нэ гэсэн л үндсэл ярьж штэ ингийн ярих юм бол. Тэгээ ийм байж болохгүй л дээ. Тэгвэл их хурал байгаад тогтоол гаргаад хууль батлаад яа дээ. Тэгвэл та анханаас хугацаагаа хэлдэг болох хэрэгтэй шүү дээ. 28 оноос бид нэр хэрэгжүүлдэг болъё гэдэг ч юм уу. Эхнийх нь. Хоёрдугаарх нь одоо энэ айгүй сони юм. Энэ одоо засаг зархааны нутаг дэвсгэр чинь өөрөө засгийн газрынхаа одоо бүтцийн байгууллага үстэй. Тэгээд засгийн газар нь орон нутгатайгаа зөвшөөрч чадахгүй тодорхойгүй гэдэг нэг үндэслэл бичсэн байх үзэл баримтлал. Энэ удаа юу гэсэн үг? Нэгдүгээр тус энийг ойлгохгүй байна. Хоёрдугаарх нь энэ хэрвээ энийг одоо хойшлуулах юм бол улсын хурлын 72 дугаар тогтоол уялдаа хангагдана гэсэн байх юм. Тэгээд энэ ч одоо хангадаггүй явж исэн бол яг 14 оны дотор оруулж ирж байгаа юм. Энэ ямар учиртай тайлбар юм? Гуравдугаарх нь сая дээр тайлбар дээр хэл хязгаар эргэлтийн зэргийг тогтоож чадахгүй байна гэж юм. Ямар улс орны хэл тогтоох гэдэг юм? Бид нэр хөрш улсуудтайгаа хэлэнцээ дахиж ярих гээгүй шүү дээ. Энэ чинь бүтэн туурах тусгаар Монгол улс орон нутгийнхаа зохион байгуулалт хэлхийг асуудал одоо энэ тийм ойлгохгүй хэл хязгаараа тогтоож чадахгүй эргэлтийн зэрэг чадахгүй гэдэг чинь засгийн газрын орон нутгатайгаа ажиллаа ярьдаг юм. Тустай холбооны улс болсон юм уу? Бүр сая яг тэгж хариулж хоёр удаа Эрдэнэ бүрэн сайдныг хариуллаа, сая ажлын хэсгийг хийж хариулж байна. Тэгэд энэ гурван асуултанд надад хариулт өгөөч. Ер нь бол яг хуу ийм л дээ. Энэ хууль хэрвээ одоо улсын хурлын нэг тогтоолоор төрөмжлөлт компани байгуулах байсан бол аль хэдийн байгуулад бүх хүмүүсөө 100 авцсан баг шүү. Бараг байгуулсан үед нь тогтоол гарсан өдөрт нь байгуулаад тэр өдөртөө хүмүүс авцсан баг. Тэгэхэл ийм чухал хуулийн дээр ингээд тосготын эрх зүйн байдлын тухай хуулийн дээр бүр огт ямар ч ажил хийгдэггүй, хөдөлгөөн явагдаггүй ийм байна гэдэг бол бас арай л хариуцлагагүй байна л та. За Эрдэнэ сайд хариулъя. За шүүмжлэлийг хүлээж авч байна. Гэхдээ энэ бас цаг хугацаа үнэхээр шаардлагатай байгаа юм аа. Энэ дэлбэр газар тогтоох төр олон газар бол өөр саналтай байгаад байгаа. Тэгээ бид нар бол ерөнхийдөө явж энэ ерөнхий төлөвлөгөөнийхөө хэлийн дагуу хэлээр эдгээр газрынхаа хэлийг тогтоогоод явъя гэдэг дээр тогтсон зарчмын үед. За гэтэл 8 газар бол ерөнхий төлөвлөгөө байхгүй байгаа. Шинээр байгуулагдах 8 хот тогтоолоор байсан. Тэгээд энэ ерөнхий төлөвлөгөөнүүдийг маш хурдан хугацаанд хийж дуусгах хэрэгтэй байгаа. За энэ чиглэлээр бол бид нар ингээд ажиллаад явж байгаа. За түрүүнд манай сондог очиргч бас хэллээ. Хууль батлагдаад бол бид нар нөгөө сонгуул өгсөн байсан. Тэгээ сонгуул гэж явж байгаад нэлээд бас цаг хугацаагаа алдсан юм билээ. Тэгээ одоо илүү идэвхтэй ажиллана гэж ингэж